Тэгээд би нэг удаа нэг дэвтрээ хараад тэгээд үг цээжлээд явж байсан чинь нэг охин. Одоо хүртэл би тэр охины нэрийг санаж байна. Эрнэтийн болортоо хэрэг үзэж байгаа бол болортоо shout out хиймээр. Тэгээд болортоо миний дэвтрийг жоохон сонирхоод миний гараас жоохон булааж аваад юу сурж байгаа нь тэгээд хөөе энэ чинь жоохон муухай үг байна. Яг штэ гэж бид нар монголчууд бид нар ингэж бүдүүлэг ярьдаггүй. Би танд гоё үгийг зааж өгье гэд. Тэгээд юм ингэж саргачаад юм бичээд тэгээд нард өгсөн л дээ. Тэгээд би хараад ойлгоогүй. Гэртээ хараад тэгээд слуартж үг бүрийг нь слуартж үзээд тэгээд утгийг нь тайлсан. Тэгээд би нард юу гэж бичиж өгсөн бэ гэвэл энэ амар маш чухал. Нард амар гоё үг зааж өгсөн. 22 жилийн өмнө шүү. Энэ чинь 22 жилийн өмнө нард зааж өгсөн үг. Тэгээд одоо ч гэсэн би бүр цээжээр мэдэж байна л да. Бүтэн өгүүлбэр. Тэр юу гэж бичсэн бэ гэвэл яг штэ, таг штэ, таглаа штэ, бөглөө штэ, шаглаа штэ, шаврын хавч, шалны хавч уу. Тэг. Гоё. Даач ерөөсө хэрэгдэд ямжихгүй. Нүдсэл байдаг уу? Яа, late night show-нд ороод тэг анхудаа 22 жилийн дараа хэрэглээндээ оруулж чинь. Янзи, ямар гоё үг вэ? Дахиад юу гэнэ? Яг мэдгүй мó. Яа, би ярин тийм хараал мараа гэн хэлдэг үү ярьдаг үү? Бас яг чангаал биш үү та. Тийм учраас хүүхдэд үзэж байгаа юм бол яг бити сураараа. Тийм, чихээ ингэж хаагаач гэж хэлсэн. Яг штэ, таг штэ, таглаа штэ, бөглөө штэ, шаглаа штэ, шаврын хавч, шалны хавч. Энийг та нар үгийн баялагаас хасаа.